with a right. Зя сайн байцгаана уу. Тэгэхээр намайг үздэг, дэмждэг бүх хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд 15,000 гуулаа болсон байна. Би үүнээс хойш та бүхнийхээ итгэлийг алдахгүйгээр илүү сайн хичээх болно. Өнөөдрийн ярих сэдв болохоор JCK тулалж байгаа Сүхбаатарын маань талаар байгаа. Тэгээд энэ удаагийн план дээр маш сайн бэлтгэлтэй ирсэн. Маш сайн бэлтжсэн байгаа. Тэгээ дайчин сайхан тоглолт үзүүлэх болно. Very excited. ойрын хугацаанд ер нь бол Монгол тамирчид зөндөө олон улсын тэмцээнүүдэд оролцоод амжилт гаргаад маш сайн явж байна. Тэдний дунд маань болохоор яалтчгүй Шандас MMA-ийн Сүхбаат байгаа. Тэгээ Шандас MMA-ийн Сүхбаат маань маргааш JCK-гийн холбоонд тулалдах болно. Тэгээд та бүхэн мэдж байгаа бол нөгөө Намнан Баяр 1 сая оныг хождог тэр холбоо байгаа шүү дээ. Хятадын хамгийн том холбоонд манай Сүхбаатаас тулалдж байгаа. Гэхдээ Сүхбаатаас өөр зөндөө олон бас тамирчид JCK тулалдж байгаа. Ер нь бол чанар сайтай том одоо холбоо болсон байгаа. Маргааш бол 2026 оны 5 дугаар сарын 9-нд болох JCK N119 дээр Хятадын залуу тулаанч Ли Жинбо Монголын 5 дарааллын ялсан ялалтай Сүхбаат тулднаа. Энэ бол зүгээр нэг тулаан биш. Нэг талд нь дараалсан 3 ялагдлын дараа эргэн ирэхийг хүсч Хятад залуу тулаанч байгаа. Нөгөө талд нь болохоор ялалтын цуваагаа үргэлжлүүлж албан ёсны чансаанд орох зорилготой Монголын торны анчин хочтой Сүхбаат маань байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол сөхөрхүү гэдгийг шийдэх тулаан байгаа. Ли Жинбо гэж хэмбэ. Ли Жинбо бол Хятадын шинэ үеийн хамгийн дайчин Bantamweight тулаанчдын нэг. Нас 22, өндөр 175 см, гарны урт 171 см, амжилт 11 тулаанд 6 ялалт, 5 ялагдaltaй байгаа. Luyan MMA клуб бэлтгэлээ хийдэг. KO дуусгалтын хувь нь болохоор 27%-тай 3 ялалтаа боолтоор авсан. Түүний тулааны хэв маягийг албан ёсоор хатуу, ширүүн мөртлөө хөдөлгөөнтэй гэж тодорхойлж байгаа. Тэгээд Ли Жинбогийн тулааны онцлог нь түүний стил нь Хятадын сандаа урсгалтай нэлээд төстэй. Цохилтын чадвар хурдтай, оновчтой, тааварлашгүй, олон хэмнэлтэй. Ялангуяа дундаас хол зайг маш сайн удирддаг. Түүний хамгийн аюултай зэвсэг бол нам өшөглөлт. Өрсөлдөгчийн хөдөлгөөнийг эвдэж хөлийг нь устгагч тулаанч юм аа. Ли Жинбо нь барилдаанаас хамгаалах чадвар маш сайтай, хэвтэй хамгаалалт тогтвортой, барилдгаас бол айдаггүй. 6 ялалтынхаа 3-ыг нь хүзүүний боолт болон rear naked choker авсан байдаг. Ерөнхий стил нь маш сайн довтлогч, өндөр хэмнэлтэй, хамгаалахаас илүү дайрдаг, тэсвэр маш сайн. Сүүлийн үед Ли Жинбо дараалан 3 ялагдал хүлээсэн. Гэхдээ энэ түүний чадвар муудсан гэсэн үг биш. Нэгдүгээрт өрсөлдөгчийн чадвар хит өндөр түвшнийх байсан. Тэр аврагын төвчний туршлагатай тулаанчдад дараалан таарсан. Хоёрдугаарт хамгаалтын сул тал өндөр хэмнэлтэй солилцоо болон торны дэрэгдэх хамгаалалт дээр алдаа гаргаж эхэлсэн. Гуравдугаарт өсөлтийн үеийн сорилт юм уу гэж бас хүмүүс харж байгаа. 22 настай залуугийн хувьд бол энэ туршлага хуримтлуулж үе юм аа. Өөрөөр хэлбэл тэр одоо ялагдлаар дамжин өсөж байгаа. Харин түүний эсрэг тулалдж байгаа манай Монголын шилдэг тулаанч Сүхбаат бол үнэхээр аюултай өрсөлдөгч ирж байгааг Хятад талд бас онцолж ярьж илээ. Монголын шинэ үеийн хамгийн хүчтэй барилдааны стилтэй тулаанчдын нэгэ гэж онцолсон байсан. Нас 26, Jin Bantamweight, JCK амжилт болохоор 6 тулаанд дараалсан ялалттай. Тэр бол домогт Монгол тулаанч наран тунгалгын шав инх оргил аврахтай хамт Шандас MMA-д бэлтгэлээ хийдэг. Мөн түүний Хятад дахь хож бол торны анчаа. Сүхбаатын хамгийн аюултай зэвсэг бол түүний хамгийн хүчтэй тал болох Монголын бүхийн суурь юм аа. Тэр бараг бүх тулаандаа өрсөлдөгчөө торлуу шахаж, дараа нь унгаж, газар дээр бүрэн хяналт тогтоодог. Хэвтэй контрол маш сайн. Түүний стил нь торны шахалт сайн, өвдөг тохооны дайралт сайтай, бүхийн барилдаанаар унгаадаг, дараа нь хэвтэйгээс цохилтуудыг өгдөг. Өөрөөр хэлбэл өрсөлдөгчөө амьсгалж чадахгүй болтон шахдаг. Тэр зөвхөн барилддаг тулаанч бас биш юм аа. Олон хүн түүнийг зөвхөн бүх гэж боддог. Гэхдээ түүний зогсоо тулаанч бас маш өндөрт хүрсэн. Жишээлбэл Чен Руитэй хийсэн тулаанд түүний хамгийн аюултай боолт rear naked choke байгаа. Олон тулаанчийг нуруунд дээр нь дуусгаж байсан. Тэсвэр сайтай тамирчин юм аа. 2025 онд Чен Руитэй 2026 онд Ху Таотай хийсэн тулаануудаа бүтэн 3 үе тулалдаж ялсан. Энэ түүний кардио ямар хүчтэйг харуулж байгаа. Гэхдээ түүнд ч гэсэн сул тал байгаа гэж Хятад талаас ярьж илээ. Хятад талаас болохоор 5 тулааныхаа 2 нь шүүгчдийн шийдвэрээр гаргасан. Тэгэхээр дутуу гаргадаггүй гэсэн тийм одоо судалгаа гаргасан байлээ Хятад талаас.
Өөрөөр хэлбэл хэрэв өрсөлдөгч нь сайн хамгаалалттай байвал түүний дуусгалт удаашардаг. Хоёрдугаарт түүний цохилт бүхий аюул дээр суурилдаг. Тэр сайн цохилттой. Гэхдээ ихэнх боломж нь одоо барилдана гэсэн айдсаас үүсэгдэг. Хэрэв өрсөлдөгч нь барилдаан сайтай байх юм бол түүний довтлооны сонголт маш бага болж хувирдаг. Тэгвэл лижинбо яаж алах вэ? Гол түлхүүр нь зогсоо тулаан уналтаас хамгаалах. Эхний үедэр лижинбо нь хурдтай цохилтоор зайгаа барих хэрэгтэй. Жаб, нам өшөглөлт, хөдөлгөөн эдгээрээр Монгол тулаанчийн хөлийг ядраах ёстой. Дунд үед энд хамгийн чухал зүйл бол уналтаас хамгаалах, нам төвтэй байх, торлуу шахуулахгүй байх, ар нуруугаа өгөхгүй байх. Хэрэв торны дэргэд гацвал тулаан аюултай болно. Газар дээр унсан тохиолдолд хамгийн том алдаа бол доороо удаан хэвтэх. Энэ тулааны хамгийн том сэтгэл зүйн тулаан нь лижинбо 3 дараалсан ялагдтай, сүхбат 5 дараалсан ялалттай байгаа. Нэг нь айдастай орж ирнэ, нэг нь итгэлтэй орж ирнэ. Гэхдээ MMA дээр хамгийн аюултай хүн бол ухрах газаргүй болсон тулаанч байдаг гэж хятад талаас онцлсон байлаа. 5 дугаар сарын 9-нд хин нь өөрийн стилийг тулгаж чадна тэр хүн ялнаа гэсэн байна. За тэгэхээр энэ нь болохоор хятад талаас гаргаж байгаа одоо судалгаа хүмүүсийн ярьж байгаа дүгнэлт байгаад байгаа. За тэгэхээр би үргэлжлүүлээд энэ хоёр тамирчин ярилцлаган дээр юу ярьж байгааг хүргэе. Цолон бэлдсэн тактик байгаа. Тэнийг яг тулааны үеэр харуулах болно. Бүгдээрээ сайн байна уу? Хотон зүрэнгийн Сүхбат байна. Монгол Улсын тамирчин, Шанс MMA клубын тамирчин байна. Миний одоогийн талааны тактик юм болоо. Халимтлааны үзүүлэлт гэсэн модалтай ирсэн. Босоогоос цэцэлтөө сайхан нотлоо байрлалаа тийм ээ. Сайхан л үзүүлнэ. Одоогийн талаа маш хариуцлагатай талаа. Энд дээр бүх юм хичээж сайхан талаа үзүүлэх болно. Цаашдын зорилго гэх юм бол тэр хүн болгон л хүсэж байгаа сая оны төлөө аврагын бүсийн төлөө зорж байна. 5 дараажаал авсандаа маш их баяртай байна. Энэ гол үргэсэн юм нэг бол Шанс MMA наран томлог багш маань энэ бүхэнд холбоотой. Багш тэрэ бэлтгэл сургуультай байдаг болохоор багштай талархаж явдаг. За наа дэмждэг бүх фэнүүдтэй маш их баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй сайхан л үзүүлэх болно. Би түүнийг бол маш сайн судалсан. Яагаад гэхээр би өмнөх тулаан дээрээ тэрнтэй үзэх ёстой байсан. Тэмцээн болохоос нэг 10 хоногийн өмнө орж чадахгүйгаа хэлсэн. Гэхдээ энэ удаа чи надаас хаашаад зогтохгүй. Миний бодлоор миний бүх талын чадвар түүнийхээс хав илүү. Тэр тэгээ чаддгаараа барилдах гэж л үзэх байх. Гэхдээ намайг яаж тэрийг цохиж унгаахыг хараарай. Чиний 5 дараалсан ялалт миний энд дуусж байна. Өрсөлдөгчийн талаар бол сайн тамирчин ранкнд байгаа залуу байдаг. Сайхан талаа үзүүлэе гэж бодож байна. Миний даваа тал барилдаач. Миний барилдаж хилаал ханал гэсэн бодолтой байгаа да. Яхин сайхан тулаана тий. Октогон дээр тэгээд хин бэ гэдгийг харуулах байлгүй дээ. За тэгэхээр Монголын шилдэг тулаанчдын нэг Сүхбатыгаа маргааш YouTube болон WeChat live-аар үзэж дэмжээрэй. Oh, he catches him with a right. Zucpat gets those rear naked choke in round 1.